Үеийн үедээ тахиж шүдсэн бурхтаас илүү үрийн үрдээ захих гэрээс тусгаар тогтнол. Үгсний дараа сүнс минь хүртэл сахиж үлдэх өн мөн хийн тэнгэр тусгаар тогтнол. Алтан соёмб хөх халзтай улаан далба арга ядсан ч тусгаар тогтнолтой би баянхон. Ээлж дараатай орчлонгийн жам ямар боловч эцсээ хүртэл тусгаар тогтнолдоо би эзэн хүн. Даяарчлал ба тусгаар тогтнол. 2009 оны хавар. Даяарчлалыг учиргүй бүр жадлан эсэргүүцдэг нэг залуу байх. Энэ даяарчлал Монгол хэл, соёл, зан заншил, өв уламжлал гээд бүхэл сайн сайхан юмтай хамт Монгол улсыг маань юугүй идэж байгаа тухай, тусгаар тогтнолын ганц дайсан болж байгаа тухай, монголчууд бусад жижиг улс үндэстнүүдтэй нэгдэж даяарчлалын эсрэг хатуу ширүүн тэмцэлд босч аюулыг баг дээр нь нам дарж авах тухай нэг ланжгар нийтлэл биччихсэн над дээр орж ирэв. Хэд хэдэн зарчмын санал дэвшүүлжээ. Тухайлбал яриандан гадаад үг хавьчулж ярихыг хориглосон хууль гаргах, үр хүүхдээ хар багаас нь гадаадд сургахыг хориглох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаадын соёл урлаг сурталчилахыг хориглох, гадаадын хөрөнгө оруулалтад хязгаар тавих гэх мэтчлэн хэд туйлширсан саналуудаас гадна хаяг айдарсыг зөвхөн монголоор бичих, дунд сургуулийн програмд монгол хэл утга зохиол, ёс заншлын хичээлийн цагийг эрс нэмэх зэрэг дажгүй саналуудаж байсан санагдана. Түүнийг миний эрхэлж байсан сонинд Монцамай өдөр тутмын сонинд гаргахыг хүсчээ. Төрийн мэдээллийн агентлагаас гаргадаг төрийн аль бие усны хэвлэл учраас эрх мэдлэлтнүүдэд төдийгүй дэлхий дахина бичсэн санал нь амархан хүрэнч гэж тооцжээ. Намайг татгалзсанд тэр хамаг бухимдлан надад гаргалаа. Чухам гадныхантай нээлж улс Монголон худалддаг хүмүүсийн нэгийг баттай олж илрүүлсэн бололтой онгод нь ёстой ороод явчихв. Уг нь би тэр залууг нилээд дээхнээс таних билээ. Үе тэнгийнхэн нь баар, ресторан, зугаа, цэнгэл, машин, тэрэг, гоё утас MP3 сонирхож явхад манер улс үндэстнийхэн хөв заяаны төлөө сэтгэлэн чилээж явдагт нь олзуурхан дотроо битүүхэндээ дэмжиж явдаг юм. Эцэст нь аль алин дан тустайг бодож тэрэнд 3 үг хэлв. Хэр тусгаж хүлээж авсныг мэдэхгүй. Юутай ч дуун намсан жаахан бодол хийлснээр гарсан. Тэгтэн өрөөний маань хаалгыг эх орносон урвагчийн хаалга мэт учиргүй саваагүй юмдаг. Тэгэхдээ л надтай эргэж холбоо барьсангүй 4 жил болчихжээ. Хаврын тэр өдөр гадаа хүчтэй шуурхтай байж үлээ. Миний тэрэнд хэлсэн зүйл гэвэл даяарчлал гэдэг яг л байгалийн үзэгдэл шиг эргэлт буцалтгүй аимшигтай бас өршөөлгүй. Чамтай санал нэг байна. Гадаах шуургыг харж байна уу? Чи энэ шуурганы эсрэг юу ч барьж дэвэд нэмэргүй. Салхи чиглэн өөрчлөхгүй, хүчин саарахгүй. Жамаараа шуураад, жамаараа л зогсно. Тийм биз? Тэгэхээр бид энэ мэт шуургатай үр дүнгүй тэмцэх хэрэггүй маа. Тэр хойгуур ард чинь салхи муу гэрий чинь нурааж өрхвөл яана. Харин чи шуурганы өөдөөс нулимж зогсохын оронд орон гэрээн яаж нураалгачихлгүй, хийсэгчлгүй авч үлдэхийг бодож даруулга чагтгаал бэхлэх хэрэгтэй. Сүүлд тусгаар тогтнолыг даяарчлалаас хамгаалдаг даруулга чагтга гэдэг нь юу байдаг вүлээ гэж өөртөө тун нухацтай бодоход хүрсэн юм. 2013 он. Сонсогч та бүхэн зохиолч нийтлэлж Баасангийн номин чимдийн тусгаар тогтнолын алаг цоогхон тэмдэглэлүүдийн 9-р хэсгийг хүлээн аван сонслоо. Нийтлэлийг үнссэн жүжигчин Алтан гэрэл, найруулагч Амар Бат. UBM радио 89.3 2020
20 он.